Хай, хүрэх ажлын проект явуулах бичлэгээр өнөөдөр хүч бодаатай ошил хийх тийм. Тэгээд би төдний тосон дээр төмөс луван болон сэлрийг хийгээд нүү ясны шүлэг хийсэн байгаа. Сэлрийн шүлэг аягүй гоё хамт оруулж өргөн. За тэгээд 5 пэйж золон лаврын авч хийсэн. За тэгээд хүч бодаага хийж байна. Хүч бодаан дотор маань магний, төмөр, Б витамин гээд бид хэрэгтэй зүйлс байдаг болохоор дархлаан жижигхэн сайн нөлөөтэй. Тэгээд хамгийн гоё нь цусны сахарыг огцом солиулахгүй 50 доктортой байлгах гэж тусалдаг байна. Бүгдээрээ сайн байна уу? Намайг Үлзий Аярын Хулан гэдэг. За би тэгээд нөхөр нэг хүүхэдтэй хамт амьдардаг. За нэг жилийн хугацаанд би одоо Instagram болон Facebook-д нөхрийнхөө ажилд өгж явуулдаг хоол гээд бичлэг хийгээд тавьдсан байна. Би болохоор 2023 онд Татаа тэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн ажил эрх зүй гэдэг хөтөлбөрөөр сураад төгссөн баг. Өсөөд мөрдөн шалгах албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтээс өртөгчөөр ажиллаж байгаад тэгээд хүүхэд тасрахчлыг авсан. Төрсний дараа нөгөө эмэгтэйчүүд айгүй олон юм сургалтанд суудаг юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэгээ би яг төрөнгөөдөө бас нөгөө шууд нөгөө хятадаас дахиалах хийхийг бас сурж байсан. Тэгэл гадаа хүүхдээ ингээд салхилуулаад сууж явахдаа тэрийг баг өдөрт баг худалчинд 2-3 цаг ухдаг гэсэн нөхөртэй хэлээд би ингээд юм дахиалаад сурсаа. Үнэхээр эрдэм байна гэдэг өмнө нь бол итгэдэггүй байсан. Тэгэл эрдэм байна хоёулаа нэг юм хийж үзэхүү гэд хүүгээ нэг 3-4 сартаа хахад нь бас яг онлайн шоп нээжээсэн. Өглөө нөхрийгээ ажиллаж явахаас өмнө бараанууд өгөө олчихно. Орой ирэхээр нь бас давхар ингээд нөгөө нэг хүргэлтэндээ хамтдаа ингээд хүүхдээ салхилуулан айгүйх явдаг гэсэн. Нөхрийн маань ажил угаасаа дандаа л илүү уртсан цагаар ажилладаг. Манай нөхөр бас яг надтай адилхан цагдаагийн албагт уртсан цагаар ажилладаг. Нөхрөө ингээд оройн цагаар бас явуулаад тахын би ядарч байсан. За тэгэл тэрийг байсан шоп. Тэрнийхээ дараа одоо хийх тэр нөгөө декор хийхийг ээж нартай аягүй бас юм онлайнаар зааж өгдөг сургалт байт юм лээ. За тийм сургалтанд суугаад декор хийгээ сурчлаа нөгөөдгөө урдаа захиалаад авсан баахан материал захиалж аваад би одоо ийм хийдэв үү гэж нөхөртөө тэг би чамайг дэмжнэ гэж маань нөхөр бас л мөнгөний гаргаад тэгэл хийж байгаа л нөгөөдгөө бол ерөөсөө зарж борлуулж чадаагүй. Зөвхөн хобби маягаар үлдээд одоо л гэртээ тэгэл хаяа нэг лама хийгээл тиймэрхүү юм хийдслэг хийх маань болохоор нэг ийм 1 сая төгрөгийн юм уралдаан зарлалаа гэдгийгсэн. Хүүтэйгээ хамт нэг бичлэг хийгээд тэр бичлэгээрээ төрүүлээд яг 1 сая төгрөгийн адтан болсон байхгүй юу. Тэгээ тэр үед үнэхээр хайм баярлалаа төглөөгөө залгаад би ингээ амар адтан болсон байна гэж хэлээд би ч бичлэг хийх бас ийм дуртай юм биш дээ. Тэг ингээд өөрөө хийгээд боёо бол болох юм байна гэж бодож байгаа. Хамгийн анх зүр ингээд нөгөө гэртээ яг ингээд чаддаг зүйлийг хийж гэж бодоод хаалны бичлэгүүдээ хийж эхэлсэн. Гэтэ тэр маань их олон хүнд хүрээгүй л дээ. Тэгж жагаад нөгөө айгүйх ингээд цаг зарцуулдаг. Оройн цагаар нөгөө нэлх хүүхдтэй надад бол тэгж их цаг зарцуулах ерөөсөө боломж байгаа. Би угаасаа л өмнө нь ингээд 2 жилийн хугацаанд төртөө ингээд эртлэн басаал хаал хийж өгдөг гэснийгаа яг ингээд өөрийнхөө байгаа зүйлийг инженеэр бичиж эхлээд ингээд оруулъя гэж шийдээд хүүхдтэйгээ унтчих цагт би ингээд өглөө өмнөх өдөр нь ингээд юмнаа бэлдээд тавьчихдаг гэсэн. Тэгэл өглөө нэг 6 хагас гэж босоод хоолоо хийгээд эдитлэр яангууд манай хүүхд яг ингээл сэрхэн таардаг. Тэгээ миний бичлэг ер нь дандаа өглөөгөр 8 цагт ордог. Тийм бичлэг хийж гиснээс хойш хүмүүс яг ингээл өөрөөрөө ингээд хийж байгаа маань таалагдсан юм уу яасан. Айгүй олон хүмүүс ингээл дагаал доор нь айгүй гой сэтгэгдэл орж ирээд өөрийнхөө яг нөгөө нянган даагчтай хаяа нэрийг өөрчлөө. Тэгээ тогтмол бичлэг оруулаад одоо бол Instagram дээр 42,000 дагагчтай харин Facebook дээр бол 35,000 дагагчтайсан байна. Хамгийн анх надад нэг 20,000 дагагчтай болоод тэгээ удаач би чинь нэг сарын хугацаанд аюу олон дагагчтайсан. Хамтран ажиллах санал иржсэн. Тэгэл аим баярлал. Вау энэ ч юм цахим орчинд ийм санал манал ирдэг юм байд юм биш үү гэж хамтарч ажиллах боломжууд байдаг юм байна. Сошиал орчинд ер нь зөв ашиглаж яах юм бол үнэхээр хүнд өгөөж өгд юм байна гэж бодсон. Тэгээ би одоо хүртэл ер нь аюу олон газартай хамтарч ажиллаад ажлууд нь бас хүмүүст хүрсэн гэж бодож байна. Миний даагч нар яг ээж нар яг надтай ойролцоо насны хүүхэдтэй ээж нар байдаг. За тэр ээж нараас надад ярьж байгаа ер нь бол мессеж сэтгэгдлүүд би нэг хуваараа ийм бизнес эрхэлт юм та надад ингээд туслаад үнийг маань ингээд цааш нь түгээгээд өгөөч эсвэл би нэг онлайн шоп ажилладаг юм за үнийг маань нэг дэлгэрүүлээд өгөөч гэдээ аюул саналууд ирдэг. Тэгээ би ер нь ингээд анзаараад байхад хүн болгон хуваараа ямар нэг ээжүүд бол гэртээ байж авах хугацаанд хүн болгон бараг шахуу нэг юм хийдэм байна л гэж анзаараад байгаа. Нэг онлайн шоп хийдэг эсвэл нэгтлэн бодогч бол одоо тийм ярьсан гоо даасан. Манай нэг хамгийн татны хичээдэг. Тэр ихтэй бол нөгөө ингээд гоё ураатгамал хийдэг. За тэгээл дайлан хийж гин. За одоо тэгэл ойр татныхаа найз нөхдөд харах юм бол онлайн шопинг бол бүр хамгийн их ажиллаж байна. Нэгтлэн бодогч бол байгууллагын тайлан тооцоог хийж өгч гин. Тэгээ бид нар ингээд өөрт байгаа боломжийг бас ашиглаж чадах юм бол аюул олон юмыг бас зэрэг амжуулж болохоор юм байна гэж харж байгаа. Хамгийн их ингээд цагийг өнгөрүүлдэг.
За тэгээд хамгийн дуртай гэрээ газар бол манай мэдээж галтгоо. Энд бол тэгэл маш олон бичлэгний ард гарсан байна. Энэ бичлэгийг үзээд тэ хүмүүст бас ингээд ямар нэгэн байдлаар нэг гоё эрэг юм өгчөөсэй гэж аягүй хүсдэг. Тийм болохоор ингээд ер нь бол баг бичлэг болгондоо баг нэг шинэ юм авсан гэхэд баг худлаа биш хаа. Ингээд хийх гэсэн чинь ингээд нэг ширхэг ийм гоё юм байвал гоё харагдах гэдэг байхгүй юу гэд нөхрийгөө ирэхээр ингээд зин go to market руу ороод зөө. Нэг ширхэг юм аваалсан. Өө энэ тавхан жоох онцгүй харагдаад байгаа болохоор ингээд гоё юм авчий гэд олон юм ингээд цоглуулсан бэ. Би хийдэг ажил маань бол билетгийг би баг өдөрт 3-4 удаа ингээд зүлэгдэг байхгүй юу. Тэгээ хүмүүс билетгээ яаж цэвэрлсэн гэл ингээд асуугаад байдаг. Гэхдээ яг ингээд хийх болгоныхаа ард дандаа ингээд зүлгэж аа энэ чинь ингээд хөрх миний хамгийн ингээд чухал хэрэгсэл маань байгаа дээ шүү дээ. Яагаад хүмүүс бичлэг хийгээд оруулаад байд юм болоо тэр гэж аяг боддог гэсэн байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь яг нэг хүүхдээ болсны дараа болохоор нийгмийн харилцаанд орч чаддгүй ээж нар гэл ингээд аягүй стресстэй байдаг гэдэг. Сошиал орчноос аягүй олон найз нөхөд орж ирсэн. Анхандаа ерөөсө царайгаа гарахаас аягүй хичээд байдаг. Тэгээ анхны ингээд бичлэгүүдээ үзэхээр би ингээд хоолой маань ингээд чичирсэн. Тэгэл нэг л аим айцтай нэг юм хайрцаглагдсан. Ер нь бол ярахад хүртэл нэг эвгүй бол ингээд харьцангуй дээрдээд ингээд царайгаа гаргаад юм ярих гад үзээд байгаа. 30,000 лайк хүрвэл ингээх уралдаан байна гэх тэр уралдаанд бол төрүүлээд утас авах эрхээ эзэн болсон юм аа. Гэхдээ тэрэнд ингээд харахаар манай аав ээж хоёр хөрхөн гэрийнхаа үүдэн суудсан ингээд хүмүүсд ингээд үзүүлэнгүүтээ манай охины бичлэгэн дээр нэг лайк дарчих гэл тэгээс сууж гинэ дээр ингээд нэг хүн зургийг аваа явуулсан над руу. За бид нар энд ингээд хичээж байгаа шүү чи нанаа хичээгээрэй гэл. Тэгснээ ээж залгаад бичлэг 30,000 лайк хүрхгүй юм шиг байна гэл тэгсэн чи өө зүгээрээ миний охин хүрхгүй бол аав нь хүчээр өөр утас аваад өгнө. Тэгснээ өнөөдөр чи амралтын өдөр юм байна. Нэгд өдрөөс юм бол ээжнээс алтан байгууллагуудаар явуулаа гэж оруулахгүй. Тэгэхээр аюу гоё эерэг хүлээж авсан. Надад бүр ингээл хамгийн гоё сэтгэл үлдээдэг зүйл нь одоо миний контентыг үзээд ээжнэр те энэ хаалт чи хийж үзсэн шүү гоё болсон гэдэг сэтгэл ирэх. Эсвэл миний нэг ингээл харуулж исэн зүйлийг үүнийг хаанаас авсан юм бэ? Чи нэг дээр нэг юм яриадсэн тэр чин хаана явдаг газар илээ тэр гэдэг ингээд асуунгууд надад аягүй гоё санагддаг. Бас ингээд хүнд хэрэгтэй юм ярьж байгаа юм байна да гэсэн юм сэтгэл төрдөг. Мэдээж бас контент ингээд бүтээхээр дандаа л гоё сайхан ингээд зүйлүүд ирэхгүй шүү дээ. Мэдээж бас ингээд сөрөг зүйлүүд бас их ирдэг. Чи ингээд гоё хоол хийлээдэг хөрчөө очиачаал наадхаа баг өөр нэг хүүхэнтэй хуваагаад идэж байгаа гэсэн. Тэрийг уншаад ямар сони ингэж ингээд боддоор намайг аягүй хүмүүрсэнсэн. Чи яасан сони хүүхэн бэ? Тэр их төрөө битсэн байгаа л да. Тэр сэтгэл ирэх бүрд ингээд сэтгэлээр унаал нэг сошиал орчноос хэд хоног би ингээд алга болчтой гэсэн ерөөс ингээд сэтгэлээр унаал намайг ингэсэн байна би ингээд болдог ч юм уу өндөр гэж бодож байсан үед байсан. Хувь хүн рүү ингээд шалтаж өөрийгөө хөөрхөн гэж бодсон юм уу шал тэнэг царайтай штэ чи далийн амтай штэ мамтай штэ гэдэг юм сэтгэлүүд ирээд байгаа байхгүй. Гэтэл яг ингээд миний хийж байгаа зүйлийн контентын учрыг ойлгохгүй штэ. Тэрнээс одоо эрүүл ахуйн зөвлөмж те чи одоо ингээд хайрлын тавгаас солиорож гэдэг юм уу те энэ зүйлийг хэрэглэх нь одоо эрүүл мэндэд ийм байдаг шүү гэдэг зөвлөмжийг бол би аюугай нээлттэйгээр хүлээж аваа түрнийгээ дараагийн бичлэгтээ ингээл засаал явцдаг харин шууд ингээл хувь хүний те гадаад үзэмж одоо тэр зүйл рүү юу тавталсан тийм сөрөг комментуудыг бол ер нь шууд блок хийгээл баяртай гэл ингээл өнгөрөлтөг болсон байна бас би ингээл яг сошиал дээр ингээл бичлэг хийгээл айгүй ингээл ажилтай хүмүүс юу намайг тэгэхгүй чи айгүй ажилласан юм аа гэж тэгээд гэхдээ яг бичлэгэн дээр би тэгж харагдаж байгаа болохоос биш ингээ хоолноос бусдын баг манай нөхөр идэг байхгүй бүгдийг ингээл би ингээл хоолоо идэх баг үлдэгдэл угаах юм манай нөхөр гэрээ цэвэрлэхийг нь манай нөхөр тэгээд ингээ сүүлийн үед нөгөө нэг захим орчинд ингээл харахаар эмэгтэйчүүд гэрээ ажил айгүйх ингээл хийгээл ер нь бол ахуй мазохизмд айгүйх хөрчин гэж тиймэрхүү сэтгэлүүд харахаар нөгөө хүмүүс намайг айгүйх боддог болов гэж би ингээ санаа зовдөг ахгүй ингээл хаал ундаа хийгээд байгаа болохоос тэр нөгөө нэг сошиал орчинд харагдахгүй зүйлсийг хүмүүс мэдэхгүй болохоор битгий тэгэж өнгөцгөнд өгнө маань нөхөр хүмүүс тэгэл ингээл хоол идэлээж байгаа таа нөхөрч ер нь юм хийдэг юм гэж тийх хандлагууд байдаг гэтэл яг үндэ бусад бүх ажлыг те надаас баг илүү 70-80% хийдэг шүү. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.